За энэ бол миний хувийн дугаар. За эндээс таа үсэг яваад цобаа. За ингээд энэ дээр бол ийм үсэг гарч ирж байгаа. Сайн харуул. Тэгээ энэ ир үсэг байгаа. Тэгээд аа үсэг нь энэ жижиг аа идэв. Тэг юм. Ийм утгач байна шүү. Энэ нээлттэй үйл ажиллагаа бол айгүй сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ заалыг бас айгүй гоё зассан байна. Зохион байгуулалт айгүй сайтай байна. Тийм тэгээд ингээд фэн өдөрлөг бас айгүй сайхан үргэлжилж байна. Тэгээд энэ чинь ингээд гар ус зураад фэнүүдтэйгээ уулзаад ингээд байхаар амар том селебрити болсон юм шиг тийм гоё мэдрэмж ер нь тамирчидаа өгч явах шиг байна. Тэгээд ер нь айгүй гоё өнөө зохион байгуулалт айгүй өндөр өөр төвшөнд төрсэн байна гэж харж байна. За юуны өмнө өндрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдөр волей сонирхдаг маш олон хүүхд залуучууд ирсэн байна. Ихэнх нь бас 10 жилийн хүүхдүүд байх шиг харагдаж байна. Тэгээд өсвөрийн хүүхдүүд маань волей спортыг ингэж одоо сонирхож ингэж дэмжиж яваад маш их баяртай байна. Тэгээд нэлээд олон гар хэсэг зурлаад яг хэд зурснаасаа мэдэхгүй байна. Тэгээд степ аренагийн хувьд волей спортын тоглолтууд хот бас айгүй тийм тохиромжтой юм шиг санагдлаа. Тэгээд нэлийн үзэгчид гэсэн одоо суухад айгүй тийм тав тухтай юм шиг санагдаж байна. Мэдхгүй тоолоогүй. Тэгтээ ер нь нэлийн 100 муу хүнд гар ус өгсөн бахаа бараг. Тий. Яг хэдэн хүн төгснөө бас сайн тоож үзгүй нэг 50-аад хүн өчүү гэж бодож байна. Тий. Тэгээд гарын үсэг өмнө ингэж их олноор нь зурж байгаа болохоор хэцүү байд юм байна. Тэгээд гарын үсэггүй байсан болохоор өчтөр бас бодож байгаад хүмүүстэй зориулаад гарын үсэг бэлдсэн гэдэг байна. Тэгэл тиймэрхүү байна да. Тэгээд айгүй хүмүүс ирсэн байна. Ялангуяа 10 жилийн сурагчид маань айгүй их ирсэн байна. Тэгээд өөрхөн ингээд баг тамирчид болоо бага болоо тамирчдаа дэмжихээр ирсэн байна. Тэгээд болоод хайртай хүмүүс ер нь их байд юм байна. Тэгээд тэр дундаа насны онцлог нь дандаа жоохон хүүхдүүд 10 жилийнхэн байд юм байна. Тийм ажлаас хийж байгаа. Үнэхээр гоё.